Дэлхийн өнцөг болон бүрд суугаад монголчуудад зориулан шинжилгээний танин мэдхүй хэл дээрээ хүргэхээр зорддог. Шинжилгээний танин мэдхүн од мөндөр суугийн галуу шуу нэвтрүүлэг маань эхэлж байна. Тэгэхээр энэ 7 хоногт би 2 төрлийн сонирхолтой мэдээ уншлаа. За эхнийх нь болохоор одон оронтой холбоотой. Тэгэхээр яг одон оронтой холбоотой бүр бидний айгүй сайн мэддэг одны орттой холбоотой. Тэр маань ямар одны орд вэ гэхээр монголчууд мичид 6 гэж нэрлэдэг. Одоо 6 од харагддаг шүү дээ мичид 6. Да Японоор Subaru гэдэг тий. Subaru гэдэг машины логон дээр байдаг. Тэр одны орд гэсэн. Англиар бол Pleiades гэж хэлдэг. За нөгөө талаас бас орчуулахдаа 7 ихч дүүс гэж орчуулад байдаг санагдаж байна. За тэгэхээр ягаад 7 ингэж байгаа вэ гэхээр монголчууд мичид 6 гэдэг яг нөгөө энгийн нүдэнд харагдах. Энгийн нүд гэдэг нь юм шүү. Одоо ямар нэгэн хараа сайтай хараа муу ч юм уу тийм нүд биш гэж бодъё л доо тийм ямар нэгэн хараа муу биш хүний нүдэнд 6 ширхэг од харагддаг байна. Тэгээд үнэхээр хурц хараатай хүн бол 7 дахь од нь харагддаг. Тийм учраас монголчууд мичид 6 гэж хэлээд 7 дахь одыг одоо харж чаддаг хүн байх юм бол анчин болох юм байна гэсэн тиймэрхүү одоо домог яриануд байдаг. Нөгөө талд грекийн түүхэд болохоор 7 түүхэнд болохоор 7 гүнж байжгаад тэр нь хантар Орион гэдэг анчинд хөөгдөөд тэрийг Зевс өрөвдөө тэгээд ингээ од болгоод 7 одны орд бий болсон гэдэг гэх мэтээр ярьдаг. Мичид 6 одоо шөнийн тэнгэрт үүрээр харагддаг санагдаж байна. Өвөл за би эсвэл буруу санджиж магадгүй. За 100 бол ямар ч байсан шүн дунд харагддаг те яг орой дээр харагддаг. Тэгэхээр энэ мичид 6 одны орд маань энгийнүүдээр бид нарт 6 ширхэг од харагдаж байна гэсэн шүү дээ. За 6 эсвэл 7 од харагддаг байх юм байна. Гэтэл яг үнэндээ энэ маань дэлхийдээ хамгийн ойр байгаа одны бөөгнөрл гэхгүй. Бид нар star cluster гэж нэрлэдэг одны бөөгнөрл байна. За энэ 6 зүгээр л хамгийн тод харагдаж байгаа тэр 6 ширхэг одны тэр одны бөөгнөрл дотор хамгийн тод харагдаж байгаа 6 ширхэг цэг нь гэж хэдүүл ойлгож болно. За гэтэл яг үнэндээ дурангаар харъя те. Дурангаар харах юм бол дор хаяж тэнцээ хэдэн 100 одод байдаг. Тэгэхээр энгийнүүдээр 6 одны орд харагдаж байгаа ч гэсэн хэдүүлээ дурангаар харах юм бол хэдэн 100 одны ордноос гинэ оддоос бүрдсэн оддын бөөгнөрл болж таарч байгаа. Тэгэхээр мичид 6 гэдэг бол дэлхийдээ хамгийн ойр байгаа одны бөөгнөрл. За бас мөн дэлхийдээ хамгийн ойр байгаа энгийнүүдээр харагддаг мананцар гэж хэлдэг. Ягаад тэгэхээр мичид 6 мөн өөрөө бас энэ давхар тухайн оддыг анхны оддыг бүтээсэн манцрын хэсэг маань тэнцээ давхар харагдчихэдэг. За энэ одны ордыг Европын болон Америкийн Гая болон Тес сансрын дурангуудаар судалж үзсэн байна. За яагаад судалж үзсэн бэ гэхээр нэгт бидэрт нэг юм чухал асуудал байгаа. Тэр нь юу гэхээр манай сүүн зам галактик яг нарийн за яг бид нар спираль хэлбэртэй гэж мэдж байгаа. Гэтэл энэ спираль хэлбэр нийт хэдэн спиральтай нийт яг нарийн бүтцэн ямар юм те маш нариндаа ямар бүтцтэй юм гэдгийг бид нар одоо маш өндөр наривчлалаар бол мэддэггүй. Осолгүй юм спираль бүтцтэй. За дор хаяж 3 ширхэг спиралийн гар байх ёстой гэдэг. Яг хэдэн гартайг нь бид нар мэддэггүй. Тийм учраас тухайн сүүн зам галактик дотор байгаа одны ордууд болон оддын хөдөлгөөнийг судалснаар бид нар сүүн зам галактикийн эртний хэлбэр мөн яг одоо сүүн зам галактикта бид нар аль хавцаанд нь байгаа гэдэг нарийн мэдлгүүдийг олж авах боломжтой болдог. Тэгэхээр Гая гэдэг энэ сансарт байдаг дуран маань ерөөсөө ирээдүйн хамгийн том зорилго нь бол манай сүүн зам галактикт харагдаж байгаа оддын хөдөлгөөнүүдийг маш өндөр наривчлалтаагаар бичиж аваад тэгээд маш өндөр наривчлалтаагаар бичиж аваад ч гэж тэ одоо бүртгэж авна гэсэн үг шүү дээ. Маш өндөр наривчлалтаагаар бүртгэж аваад ирээдүйд эдгээр оддын газрын зургийг бүтээгээд тэр газрын зураг дээрээс манай галактикийн газрын зургийг бүтээх зорилготой ийм телескоп гэсэн үг. Нэгс нь дэлхийн газрын зургийг хүндрэлтэн гаргаж чаддаг шиг ирээдүйд бид нар галактикийн газрын зургийг гарах зорилготой үүгээр энэ Гая гэдэг сансрын дуранг ашигладаг байна. За нөгөө талд Тес гэдэг сансрын дуран байна. За энэ дуран болохоор тухайн одод манай галактикт байгаа оддын гэрэлтэлтийг бүртгэж авдаг дуран байна. Хэр тод гэрэлтэж гин, хэр бүдэг гэрэлтэж гин гэдгийг бүртгэж авдаг. За тэгэхээр эдгээр энэ тод болон бүдэг гэрэлтэж байгаа мужуудыг бас оддыг бүртгэж аваад тухайн одод маань ямар хурдаар тодорхой объектыг тойрж ирэж нэгт. Хоёрт
тухайн оддын спинийг хэмжих зорилготой. За оддын спин гэдэг бол нэг квант физикийн спин биш шүү манайхаа. Зүгээр л од тэнхлээд хорж ирэх хурдна гэсэн үг. Тэгэхээр тухайн одын маань тэнхлээд хорж ирэх хурдыг ингэж хэмжиж авдаг. За ингэж хэмжиж авснаар энэ хоёр одны од ажигладаг телескопыг ашиглавал хэдүүлээ ямар дататай болж болох нь. Тухайн од ямар хурдаар тойрж эргэлдэж байна. Тухайн ямар нэг объектыг мөн ямар хурдаар аль ямар зүг рүү чиглээд нисэж байгааг нь хэмжиж авч болох нь. Ингээ хоёр зүйлийг нэмжижлээ. Гурав дахь нь тухайн од тэнхлэгээ хэрхэн одоо ямар хурдаар тойрж эргэж байгаа гэдэг энэ гурван чухал одоо физик ажиглалтуудыг бүтгээд хэмжээд авах боломжтой болчихлоо. За ингэж хэмжиж авах энэ гурван одоо зүйлээ Pleiades буюу мөчид 6 одны орд руу чиглүүлсэн байгаа байхгүй нөгөө хоёр дурангаа. Тэгээд мөчид 6-гийн одны оддын гэрэлтэлтийг хэмжиж авах нь хэр хурдаар хөдөлж байгааг нь хэмжиж авсан байна. Тэнхлэгээ тойрж ирэх хурд нь ямар байна гэдгийг хэмжиж авсан байна. За бид нар бол мөчид 6 гэдэг одны орд маань өөрөө нээлттэй бөөгнөрлөл буюу цаг хугацаа явахын хэрээр энэ бөөгнөрлөл маань илүү ингээл томрол одд нь тухайн бөөгнөрлөлийн төвөөсөө холдоол гэдгийг мэддэг. За гэхдээ мөчид 6 ингэж хэмжиж авчаад айгүй сонирхолтой нэг ажиглалтыг хийсэн нь мөчид 6-ыг л зөвхөн хэмжиж авахгүйгээр ойр орчимд нь байгаа оддыг ер нь сонирхож үзье гэсэн байгаа байхгүй. Ойр орчимд нь байгаа оддын хөдөлгөөн ямар байна, хурд нь ямар байна, тэнхлэгээ тойрж ирэх хугацаа нь ямар байна, тэ аль зүг рүү ямар хурдаар нисэж ийн гэдгийг хэмжиж авсан ба. За ингэж хэмжиж авахыг сонирхолтой зүйлийг гаргаж болно. Тэр нь юу вэ гэхээр нөгөө түрүүн хэлсэн шүү дээ. Мөчид 6 гэдэг оддын бөөгнөрлөл маань нээлттэй бөөгнөрлөл буюу ингээд гадагшаагаа задраад тэлж идэг гэсэн. За тэгээд нөгөө одд нь бөөгнөрлөлийн төвийг орхиод явчих штэ хэзээ нэг өдөр тэ. Гэхдээ ингэж орхиж явсан ч гэсэн тухайн од маань анх ямар бөөгнөрлөөс ирсэн бэ гэдэг физик мэдээллөөрөө хадгалж идэг. Тэр мэдээлэл нь бидний түрүүний ярьсан 3 хэмжилт багхгүй. Энэ 3 хэмжилтийн мэдээллийг хадгалж идэг гэсэн. Тэгэхээр ойр орчмын оддын хэмжээд авангууд бид нар нөгөө гэрэлттээс нь болон хөдөлгөөнөөс нь бас насыг тодорхойлох боломжтой шүү дээ. Тэгэхээр ингээд насыг нэхлээ тодорхойлж эхэлсэн байна. Тэгсэн ойр орчмынхаа одд нь манай мөчид 6-тай ойролцоо настай одд болж таарлаа. Ямар сонирхолтой юм. За тэгвэл за яг мэдээж эн чинь бид нар нэг том галактикд байгаа юм чи ийм тохиолдол байж болно гэж одоо дүгнэлт гарч болно. Тэгвэл хэдүүлээ хаашаа ямар хурдаар чиглээд нисэж байгаа хурдын чиглэлтийг хэмжээд авчээ. Тэр нь яаж юм гэхээр анхны тэр мөчид 6 гэдэг бөөгнөрлөөс салж явсан од бол яг тэнцэнээс салж явсан чиглэл хурдаа ер нь ойролцоогоор хадгалаад явж явах хэвээр. Тэгээ окторгуу тэр чинь шууд нэг од очиод мөрөгчих магадлал маш бага байгаа учраас тэгээ хэмжиж авсан чинь бас ойр орчмынхаа одд нь ерөнхийдөө мөчид 6-аас гаралтай байх юм чиглэлтэй хурдтай болж таарж байгаа байхгүй. За ингээд хоёр нөхцөл биелчихэж байгаа. За тэгвэл гурав дахь нь яадаг вэ гэхээр нэг оддын бөөгнөрлөөс салж явсан одод тухайн анхны оддын бөөгнөрлөлтөөгөө ойролцоо спинтэй байдаг. За тэгэнгүүт нь спинийг хэмжиж авсан. Ингээд спинийг хэмжээд авсан чинь ойр орчимд нь байгаа мянган одод ч зөвхөн хэдхэн зууч биш. Мөчид 6 одны ордын ойр орчимд байгаа хэдэн мянган одод яг үнэндээ мөчид 6 гэдэг энэ оддын бөөгнөрлийн зах хэсгийг бий болгож байгаа одод болж таарж байгаа хгүй. Өөрөөр хэлбэл мөчид 6 гэдэг нь бидний анх бодож ирсэн шиг юм хэмжээтэй биш. Хэдхэн 100 одны оддоос тогтсон оддын бөөгнөрлөл биш. Харин ч хэдэн мянган оддын бөөгнөрлөөс тогтсон оддоос тогтсон оддын бөөгнөрлөл гэдгийг мэдэж авсан байна. Тэгэхээр энэ нээлт өөрөө айгүй чухал. За яагаад чухал юм бэ гэж асууж болно. Тэгэхээр юу вэ гэхээр нэгт тухайн оддын бөөгнөрлөл хэдүүдээ хугацааг ухраач тий. Хугацааг ухраагаад явах юм бол тухайн оддын бөөгнөрлөл нэг юм жижигхэн байж байгаа. Гэхдээ хэдэн мянган оддоос тогтсон. Тэгээ ингээд томорсон байна. За ингэж томорж явж байгаа эволюцийг бид нар тодорхой модельудаар тайлбарлах боломжтой болж байгаа. За мэдээж одоо орончтод бол маш олон төрлийн модельуд байгаа. Тухайн оддын бөөгнөрлөл яаж хувьсаж өөрчлөгддөг гэдгийг тайлбарладаг. Тэгэхээр тэр модельудыг бид нар өнөөдөр илүү өндөр наривчлалтаар шалгах боломжтой боллоо. За ингэж шалгасны дараа юу болох вэ гэхээр манай сүүн зам галактикт байгаа бусад нээлттэй болон битүү хаалттай энэ оддын бөөгнөрлүүдийг хэмжиж аваад ойр орчмын оддыг бас хэмжиж аваад тухайн оддын бөөгнөрлийн эволюцуудаар ингэж одоо эволюцуудыг бид нар мэддэг болоод түүнийг модельчлоод манай галактикийн ерөнхий хэлбэрийг зураглах боломжтой болж байна гэсэн. Тэгэхээр энэ галактикийн газрын зургийг бий болгоход маш одоо чухал нөлөөтэй. За нөгөө талаас
манай нарны үүсэлтэй маш чухал холбоотой. Мэдээж манай нар эрт дээр үед магадгүй өөр оддын бөөгнөрлийн нэг хэсэг байсан байж болно шүү дээ, тий. Тэгээд ингээд салж яваад өөр материалуудыг өөртөө ингээд аваад явсан байж магадгүй, бид бас мэдэхгүй нэг тодорхой хэмжээнд. Тэгэхээр манай нар гэдэг од маань өөрөө ямар гарал үүсэлтэй вэ гэдгийг бас бид нар хэмжих боломжтой болж байгаа. Тэгэхээр одон орончтод бол ерөөсөө л энэ хэмжилтүүдээрээ мөчид 6-гийн ойр овчинд байгаа одод нь мөчид 6-аас гаралтай гэдгийг бүртгэж аваад нээснээрээ ирээдүйд галактикийн манай нарны амьгтай ойролцоо байгаа оддын өөр бусад оддын бөөгнөрлийн ургийн бичгийг маш сайн бичих боломжтой болсон гэсэн үг байхгүй. Бид нар их сурвалжийн хаанаас ирсэн бэ? Ямар эволюцаар явагдсан бэ? Энэ эволюц нь ирээдүйд хаашаа чиглэж ийн вэ гэдгийг айгүй нарийн таамаглах боломжтой болсон гэсэн. Тэгэхээр энэ ажил нь өөрөө түрүүний хэлснээр нарны гаралд үүслийг бид нар илүү сайн мэдэх юм байна. Манай галактикийн газрын зураг гаргахад илүү хэрэгтэй юм байна. Мөн манай галактикт байгаа оддын бөөгнөрлүүдийн эволюцийг маш сайн тодорхойлоход ашигтай байна гэдэг ийм чухал нөлөө үзүүлж байгаа учраас айгүй чухал одоо нээлт болсон байна гэж хүмүүс ярьж байгаа ч гэдэг одоо орончид үзэж байгаа. Тэгэхээр ийм надад бол айгүй сонирхолтой мэдээ болчихж байгаа. Яагаад тэгэхээр одон оронд бидний оддын маш чухал физик хэмжилтүүдийг хэмжээд ер нь манай галактик ямар хэлбэртэй өөр нэгдэгүү оддын аймаг байна уу гэдгийг бид нар мэдэх нь маш чухал. Нэгт энэ галактикийн эволюц гэдэг чинь өөрөө маш олон одод байгаа, маш тэгээд төвд нэг хар нөх байгаа тий. Энэ эволюцүүдийг мэдснээрээ бид нар ертөнцид галактикуудын төгөлтүүдийг гаргадаг модель дээр хүртэл өөрсдийнхөө моделийг тавиад ертөнцийн тухай илүү нарийн мэддэг болно гэсэн. За галактикийн тухай илүү нарийн мэддэг болно бас мөн. Тэр нь илүү чухал. Одоо миний хувьд бол илүү чухал санагдаж байгаа юм л та. За дараагийн мэдээ болохоор хэдүүлээ сая ингээд орчлон ертөнц галактик гэдэг асар том зүйлүүдийг ярьлаа. Дараагийнх нь болохоор хэдүүлээ шууд атомын доторх ертөнц рүү явж очино. Тэгэхээр энд юу болсон бэ гэхээр хэсэг эрдэмтэд материал судлалын квант материал судлалын эрдэмтэд гэсэн. За эдгээр эрдэмтэд юуг олж нээчвэ гэд харсан чинь ерөөсөө л ер нь бол бид нар материалыг дотор нь бүдүүлгээр хоёр ангилж болно л та зөвхөн ерөнхийд нь тий. Тэр нь юу гэхээр дамжуулагч болон тусгаарлагч гэж хоёр ангилж болно. За дамжуулагч гэдэг нь бидний хамгийн сайн мэддэг нөгөө металлууд хөнгөн цагаан тий төмөр гэх мэт энэ металлууд эдгээр маань чөлөөт электронтой байдаг учраас дамжуулагч маш сайн дамжуулагчийг хийдэг. За нөгөө төрлийн материалууд буюу тусгаарлагч инсулятор материалууд тий. Эдгээр маань ямар нэгэн байдлаар тусгаарладаг л гэсэн, ямар нэгэн байдлаар дамжуулагчийн үүрэг гүйцэтгэдэг элементүүд байна, материалууд байна гэсэн. Тэгэхээр энэ хоёр бол юм хоёр өөр шин чанар биш үү? Нэг нь юм дамжуулагч, нэг нь тусгаарлагч гэдэг. Шал хоёр шин чанартай. Гэтэл эрдэмтэд сая өнгөрсөн 7 хоногт квант материал судалдаг эрдэмтэд юу олж нээсэн бэ гэхээр дамжуулагч болдог, тусгаарлагч болдог юм материал олж нээсэн байна. За одоохондоо бид нар энэ нээлтийн яг физик тайлбарыг бүрэн одоохондоо өгч чадаагүй байгаа. Тэгсэн дээр физик тайлбар гэдэг нь квант физикийг ашиглаад за ийм үзэгдлүүд бий болоод үүнээс дамжуулагч байж чаддаг, тусгаарлагч байж чаддаг ийм материалын шин чанар бий болно гэдгийг бол бүрэн тайлбарлаж чадаагүй. За гэхдээ туршилт яаж хийгдсэн бэ гэдэг асуулт байна. За тэгэхээр нэг ийм ойлголт байна. Quantum oscillation буюу квант осцилляц гэдэг ойлголт байдаг. За энэ квант осцилляц гэдэг ойлголт маань ерөөсөө тухайн материалыг дамжуулагч гэдгийг бүрэн одоо тодорхойлж яадаг. Хэдүүлээ ингээд ямар нэгэн металлыг маш хүчтэй соронзон оронд оруулаад, маш хүчтэй дэлхийн соронзон орноос хүчтэй соронзон орон дотор оруулаад тэд температур хүртэл нь хөргөөчдөг байхгүй. Огцом хөргөөгөөд ингэж хөргөөсний үр дүнд яадаг вэ гэхээр тухайн дамжуулагч материалын электронууд байгаа шүү дээ нөгөө дамжуулалт. Тэд нар маань соронзон орон дотор байгаа учраас юм тойрог хөдөлгөөнүүд хийж эхэлдэг. За хөргөөчгөр тэрийг хэмжихэд нарийн амруулна, бусад одоо нойзуудыг бас байхгүй болох гэх мэт давуу талууд байгаа. За ингэснийхэн дараа хэдүүлээ нөгөө хүчтэй соронзон орныхон чиглэл төлөвүүдийг ингээд солиод байна гэсэн. Соронзон маань хоёр төлөлтэй байдаг шүү дээ. Түлхэлцэж наалддаг. Тэр төлөвүүдийн свич хийгээд солиод ангууд тэр электронууд маань тэнцээ тэр соронзон оронтой одоо электронууд ч гэжтэй ингэж төсөөлж болно л та. Соронзон орны төлөвүүдийг солиод байнгут тухайн материалын маань одоо жишээ нь resistance тэ эсэргүүцэл үзүүлдэг шин чанар маань өөрчлөгдөд хэлбэлзэж эхэлдэг байхгүй тийм ч. Тэрийг нь quantum oscillation гэж квант хэлбэлзэл. Тэгэхээр энэ бол ерөөсөө
ингэж төсөвлөж болно л доо. Хөргөөд соронзон орны солиод байнгут хідүүлээ дамжуулагч материалын электроны одоо тэнцээ цохилж байгааг нь сонсож гин гэж ойлгож болно. Одоо зүрх цохилтогтой адилханаар. За энэгээр л ерөөсөө энэ quantum oscillation буюу квант осцилляцууд бол металл гэдгийг бүрэн тодорхойлж идэг. За ийм зүйл байна. Гэтэл металлын оронд хідүүлээ тусгаарлагч материал хийчихэл та инсулятор материал хийчихэл та. Яг адилхан соронзон орон дотор оруулаа хөрөглөө инсулятор яг уу ямар ч quantum oscillation хийх ёсгүй тийч ямар нэгэн байдлаар тэр чинь нөгөө нэг дамжуулдаг материал металл биш юм чинь. Гэтэл саяхны энэ Лилю гэдэг Хятад Америк гаралтай квант материал судалдаг эрдэмтдийн хийсэн туршилт яаж байгаа вэ гэхээр тодорхой төрлийн одоо инсуляторыг сонгож аваад тэрийг яг түрүүнийхтэйгээ адилхан маш хүчтэй соронзон орон дотор оруулаад хөргөөчж байгаа. За ингэж хөргөөгөөд хэмжилтүүдээ хийсэн чинь нөгөөх нь яасан гэхээр quantum oscillaц хийж эхэлсэн байгаа байхгүй. Нэгсэндээ quantum oscillaц хийж ийн гэдэг нь тухайн материал чинь яг харахгүй тусгаарлагч. За өмнө хэдүүлээ ингээд тэр шин чанарлаа оруулахаас өмнө хэмжиж авангууд яг харахгүй тусгаарлагч тэнцээ яваад тусгаарлагчийн шин чанаруудыг үзүүлж идэг. Гэтэл маш хүчтэй энэ тодорхой материалыг маш хүчтэй соронзон орон дотор оруулаад хөргөөгд хэмжилт хийсэн чинь quantum oscillaц хийгээд нэгсэндээ дамжуулагч байж магадгүй шин чанарыг үзүүлээд эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр энд юу болж байна гэхээр би анхандаа энэ бол тусгаарлагч гэд мэддэг материалыг өөр нэгэн физикийн нөхцөл дотор оруулсан чинь дамжуулагч шиг шин чанарууд үзүүлээд эхэлж байна гэсэн. Тэгэхээр энэ материал маань өөрөө тодорхой нөхцлүүд хангагдчих юм бол дамжуулагч болон тусгаарлагчийн хоёр шин чанарыг зэрэг хангадаг, хоёр одоо шин чанарыг зэрэг үзүүлдэг материал болж хувирж байгаа байхгүй. Тэгэхээр энийг одоохондоо яг тайлбарыг бүрэн мэдэхгүй. Гэтэ яг хэд хэдэн тайлбар орж ирж байгаа нь юу ч байгаа гэхээр магадгүй энэ тусгаарлагч материал дотор дамжуулагч электронууд нь түгжигдээд электроноор дамжуулах хийх боломжгүй болцсон ч гэсэн сармаг цэнэгтэй чөлөөтөө тэнцээ ингэж гүйх боломжтой бөмбс бийж магадгүй гэж үзэж байгаа. Тэгэхээр эдгээр маань өөрөө Fermi C гэдэг давхаргыг бий болгоод одоо нөгөө дамжуулагчийн давхарга гэхгүй quantum oscillaц гэсэн тэр давхаргыг бий болгоод тэгээд дамжуулагчийн шин чанарыг үзүүлж байна гэж хэлж байгаа. За нөгөө талд яг ийм байвал их гоё явна. Тэнцээ бас юм шин төрлийн квант төлөвүүдийг бид нар олж харж байна гэсэн үг. Нөгөө талд бүр илүү сонирхолтой тайлбар нь юу гэхээр ялангуяа сүүлийн үед одоо ийм дуал шин чанартай материалууд их олон бий болсон. Одоо топологийн инсуляторууд топологийн тусгаарлагч эсвэл топологийн дамжуулагч материалууд гэх мэт ийм одоо квант компьютерт ашигладаг ийм материалууд бий болсон байна. Тэгэхээр ийм дуал шин чанартай материал гэж магадгүй гэж үзэж байна. За тэр нь юу гэхээр тодорхой нөхцөл тусгаарлагч болоод байж идэх тэгснэ тодорхой квантум нөхцлүүд нь хангагдчих юм бол квант нөхцлүүд хангагдчихаар дамжуулагч болоод байж идэг ийм онцгой шин чанартай одоо шин бид нар мэрэгжлийн хэлээр бол чөлөөний зэрэгтэй гэж хэлж болно л да. Тийм хоёр шин чанарыг зэрэг үзүүлдэг ийм материалууд бас байж болно гэж таамаглаж байна. Тэгэхээр яг одоо ойрын хугацаанд бол тайлбарлагдах байх аль шин чанар нь илүү давмгаалж байна. Тэгэхээр энэ материал судлалд бол маш чухал нөлөөтэй болж байгаа. Юу вэ гэхээр ийм материалуудаар бид нар одоо жишээ нь төсөөлөхгүй тодорхой нөхцөл дамжуулагч утас болоод тухайн гүйдлийг дамжуулаад байж идэг мэдээлэл зөв чинь квант компьютерт ашиглаж бол тэнгууд нэг тодорхой нөхцөл тусгаарлагч болоод байж идэг гэсэн нэг сумар хоёр тулаа буудж байгаатай адилхан болчихж байгаа. Тэгэхээр ийм материалууд байж болно гэж одоо байх юм бол квант компьютерт айгүй ашигтай. За ирээдүйн технологи ч гэсэн маш том нөлөөнүүдийг үзүүлж эхэлж магадгүй. Нөгөө талаас онлайн физикч нарт одоо онлайн физикч нарыг ажилтаа болгож яах гэж хэлж болно. Ягаад тэгэхээр тэр нөхдүүдэд ажил өгч штэ. Энэ яагаад ингэж яана энийг тайлбарлаараа гэдэг туршилтын дата энэ ч байна. Туршилт энэ ч хийгдчихлээ. За одоо тайлбар хэрэгтэй нь онлайн физикч нар хүрээд ир гэж байгаа. Тэгээ энийг тайлбарлаараа гэж бол. Тэгэхээр ийм онцгой зүйлүүд гарч байна. Тэгэхээр яг хуу квант материалын шинжилх ухаанд бол сүүлийн жилүүдэд ялангуяа квант компьютерийн энэ одоо 90 үе эхэлж байгаа энэ үед бол ийм in between төлөвтэй матери гэж байгаа юм л да одоо голд нь оршиж идэг гэх юм уу да тийм ийм дугаар шин чанартай төлөвтэй материалуудыг бид их олноор олж нээж байгаа. Зарим төрлийн одоо шингэнч байдаг, тэгснэ хатуу төлөвч байж идэг ийм хийнүүд байна. Quantum spin шингэнүүд гэж байна. За топологийн нөгөө инсуляторууд байна. Зарим төрлийн металлууд байна. За бүр ингээд хослбон шинжүүдийг үзүүлж идэг металлууд байна тийм.
ийм онцгой материалуудыг бий болж байгаа. За бүгд ерөөсөө л энэ маш хүчтэй соронзон орон дотор оруулахад ийм шин чанаруудыг үзүүлж байгаа буюу за физикийн хэлгээр бол энийг хүчтэй харилцан үйлчлэлд орж байгаа системүүд гэдэг. За хүчтэй харилцан үйлчлэлд орж байгаа системүүдийг бодох бол ерөөсөө өнөөдөр хүндрэлтний хамгийн том мөрөөдөл, хамгийн том зорилгоудын нэг. Яагаад тэгэхээр бидний хөндөх онол гэдэг юм онолууд байгаа л та. Тэр онолууд маань хүчтэй харилцан үйлчлэлээр очиж ажиллахдаа маш нарийн төвөгтэй болж эхэлдэг. Бүх юм маш нарийн анзаарч авахгүй бол ерөөсөө одоо хүчтэй харилцан үйлчлэл гэдэг нь хөндөх онол ажилтгүй системүүд тахгүй. Тэгээ ажилуулахын тулд хэдүүлээ тухайн онолчид маань агуу одоо нарийн аргуудыг хэрэгэлдэг гэсэн үг. Тэгэхээр энэ маань ийм учраас одоо хүчтэй харилцан үйлчлэлд орж байгаа системийг бодно гэдэг нь маш чухал. Ийм системүүд, ийм хүчтэй харилцан үйлчлэлд ордог системүүд маань ийм янз янзын онцгой зүгээр материал судлалт ч юм уу тийм онцгой материалуудыг бий болгож гин гэдэг нь өөрөө энэ бол бас ирээдүйд физикийн маш том шийдэх ёстой асуудал. Энэ шийдэгдээгүй асуудал нь ч гэсэн өөрөө ийм нээлттэй гой бодлогоодыг бид нар тавьж байна. Тэргээрээ их чухал нөлөөтэй байна. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт квант материал судлал болон одон оронд ийм сонирхолтой хоёр туршилтыг нэг нь бол ажиглалт те одон орны ажиглалтыг хийсэн байна. Манай Мичид 6 гэдэг одны орд бол хэдхэн зуун одоос тогтсон биш. Харин ч ойр орчимд нь байгаа хэдэн мянган одод Мичид 6-гийн одоо одны ордны гишүүн юм байна гэдгийг олж нээлээ. Нөгөө талд дуал шин чанартай тусгаарлагч байж чаддаг, дамжуулагч байж чаддаг ийм дуал шин чанартай квант материалыг квант материал судлаач нар олж нээсэн байна. За баярлалаа та бүхэндээ. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.